За сайн байцгаана уу? Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр дэлхийн түүхэнд олон тайлагдаагүй нууцлаг гэмт хэрэгүүд байдаг. За тэдгээр нь өнөөдөр хүртэл мөрдөгчд, судлаачид, сонирхчдыг гайхшруулсаар байгаа. Би танд зарим алдартай тайлагдаагүй нууцлаг гэмт хэрэгүүдээс одоо та бүхэндээ ярьж өгье. За тэгэхээр Джек Деррикчийн хэрэг 1888 оны Лондонд болсон хэргийн нууцлаг хэргийн талаар ярьж өгье. Одоо хүртэл тухайн гэмт хэрэгтнийг олоогүй. За тодруулах юм бол Лондоны Whitechapel-ийн хороолт одоо хэд хэдэн эмэгтэй хэрцгийгээр хөнөөсөн 1888 онд. Гэмт этгээдийг Джек Деррикч гэж нэрлсэн боловч хэн болох нь одоо хүртэл тодорхойгүй. Өнөөдөр хүртэл мөрдөгчид судлаачид хэн байсан талаар маргалцсаар байгаа ийм хэргийн талаар та бүхэнд ярьж өгье гэж бодлоо. Тэгэхээр Джек Деррикч бол дэлхийн хамгийн алдартай гэхдээ хизээч илрээгүй цоврал алуурчны нэг юм аа. Түүний тухайд овчхон та бүхэндээ ярьж өгье л дөө. Тэгэхээр 1888 онд Их Британи Лондонгийн Whitechapel хот хороолт бол тухайн гэмт хэрэгүүдээ одоо үйлдсэн. Ихэвчлэн одоо түүний хохирогчд одоо ядуу гол төлөв бие үнэлэгч ийм эмэгтэйчүүд байсан. Тэ тухайн одоо тэ хохирогчдыг хэрхэн хөнөөдөг байсан бэ? Хохирогчдыг хэрцгийгээр зэрэмдэлж хэрэгтнүүдийг нь тастаж авдаг байсан. Энэ түүнийг жирийн хүн биш, магадгүй эмч эсвэл анатоми мэдлэгтэй хүн байсан байж болох юм гэсэн таамагийг бол тухайн үед цагдаа мөрдөгчд ингэж гаргасан байдаг. Одоо Джек Деррик гэж одоо яаж энэ хүнийг ингэж нэрлсэн бэ гэж. Тухайн алуурч нь өөрөө сонь дэлгээсэн загтал дээрээ одоо тухайн нэрийг одоо ашигласан гэж үздэг учраас энэ нэрээр одоо хүртэл яваа. Жинхэнэ одоо нэр нь хэн байсан бэ? Джек Деррикчийн үн төрөх өнөөдөр хүртэл тодорхойгүй олон сэжигтнүүд байснаас хамгийн хэлцдэг хүмүүсийн талаар ярьж өгье. Энэ хүмүүс тухайн гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй маа гэсэн юм таамаг одоо явж байсан. Нэгдүгээр Аарон Космос еврей гаралтай өсчин байсан. Тухайн хүний ДНК-гийн шинжилгээгээр түүний нэр холбогдож байсан ч баттай нотлогдоогүй. За хоёр дээр болохоор Монтег Джон Друйт өмгөөлөгч сургууль багшилдаг байсан. Хэрэгүүд дуусны дараа амиа оруулсан маш сэжигтэй сангадж байсан учраас тухайн гэмт хэрэгүүдтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамгийг зөвхөн таамгийг бол ингэж гаргасан. Мөн 3 дээр Уильям Гал эмч хатан хааны эмч байсан учраас зарим онолын дагуу эрх мэдлээ одоо ашиглан гэмт хэрэгээ нуусан байж магадгүй гэдэг л мөн ийм таамгийг мөн гаргасан. Дөрөвт хатан хааны гэр бүлтэй холбоотой онолууд ч байдаг. Гэхдээ нотлогоо маш сул байсан учраас одоо үүнийг хатан хааны гэр бүлтэй холбож одоо тайлбарлах хэцүү байсан тухай үед. Яагаад өнөөдөр хүртэл илрүүлээг юм бэ гэж. Тухайн үед мөрдөн шалгах технологи, ДНК-гийн шинжилгээ, камержуулалт, хурууны хээ гэх мэт байгаагүй. Лондонгийн Whitechapel бол одоо ядуу хүн ам шигүү суурьсан газар байсан учраас хэрэгтэн хэлбархаа нуугдаж чаддаг байсан. Тэр хүн маш амархан нуугдаж чаддаг байсан учраас түүнийг олоход хэцүү байсан. Алуурчин одоо цагдаа сэтгүүлчтэй тоглож загтал илгээж айдас төрүүлдэг байсан. Энэ мэд тухайн асуудлууд нь өнөөдрийг хүртэл гэмт хэргийг илрүүл чагдаагүйтэй холбоотой гэж тухайн үед бол ярьдаг. Тэгэхээр зарим судлаачид бол Джек Деррикч ганцхан биш харин хэд хэдэн хүний хийсэн хэргийг нэг хүн дээр тохох гэсэн ийм оролдлого байж магадгүй гэж үзэж ирсэн. Джек Деррикчийн одоо хохирогчийн талаар та бүхэндээ бас хэд хэдэн хүнийг сонгож аваад ярил л та. Мэри Энн Николас 1888 оны 8 сарын 31-нд одоо амиа алдсан 43 настай байна. Тэр хүн бие үнэлэгч гэдэг байсан. Мэри Энн Николас хэрхэн амиа алдсан байдалд олдсон бэ гэж. Хүзүү нотлогдсон, хэвлийн ярагдсан. Энэ нь бол Джек Деррикчийн анхны албан ёсны хэрэг гэж үздэг. Гэмт хэрэг. Энэ хүний хоёр дахь хохирогч Энни Чепмен 1888 оны 9 сарын 8-нд хэдхэн өдрийн дараа гэсэн 47 настайд арх хэтрүүлийг хэрэгэлдэг ядуу эмэгтэй байсан. Хүзүүгийн зүссэн хэвлийг нь задлсан, зарим эргэтнийг нь авч орхисон байсан. Энэ үед мөрдөгчд алуурчныг анатоми мэдлэгтэй хүн байж магадгүй гэж үзэж байсан. Ямар учраас ингэсэн бэ гэхээр тухайн хүний эд эргэтнүүдийн маш нарийн тэгж авсан байсан учраас энэ хүн бол анатоми мэдлэгтэй хүн байж магадгүй гэж үзсэн. 3-т Элизабет Стрейт 1888 оны 9 сарын 30-нд 44 настайд амь насаа алдсан. Шивэд гаралтай амьдрал мөн л хэцүү ийм амьдралтай байсан. Хэргийн газараас одоо хүзүүн зүсэгсэж биеийг нь зэрэмдэглээгүй зарим судлаачид алуурчныг хин нэгэн гинэт үргээсэн байж магадгүй гэж үзсэн. Тухайн хүнийг одоо зэрэмдэглэж
амжааг байхад хин нэгэн одоо хажуунаас нь гарч ирж тэр хүнийг хөөсөн гэж үздэг. Мөн дөрөвдөр Кэтрин гэдэг хүн байна. 1888 оны 9 сарын 30. Энэ хэрэг нь Элизабет Стрэдийн одоо амь насаа алдснаас хэдхэн цагийн дараа болсон. 46 настай байсан. Тухайн этгээд нь бие үнэлэгч архины асуудалтай. Ингээд та бүхэн харахад тэ Жек Дэрикчийн ихэнх хохирогчд бие үнэлэгч архины хамааралтай ийм хүмүүс байсан. Кэтрин хэргийн газраас сэрхэн ямар байдалтай болсон бэ? Хүзэг нь гүн зүссэн нүрийг нь сэрвэмдэглэж эрэгтнүүдийг нь авсан байсан. Энэ хэрэг бол Жек Дэрикчийн хамгийн харгас хэрэгүүдийн нэг гэж одоо түүхэн тэмдэглэв үзсэн. Мөн Мэри Жен Келли 1888 оны 11-р сарын 9-нд амь насаа алдсан. 25 настай хамгийн залуу хохирогч байсан. Тухайн этгээд нь бие үнэлэгч ядуу амьдралтай байсан хэргийн газраас өөрийн өрөөнд амь насаа алдсан байдалтай болсон. Биеийн аимшигтайгаар одоо зэрэмдлэгдсэн дотор эргэтнүүдийг нь авч тарааж орхисон хаасайгүй. Энэ нь Жек Дэрикчи хамгийн бас аимшигтай хэрэг гэж одоо тооцогддог. Энэ мэт гинт хэрэгүүд одоо үйлцээр байсан. Эндээс юу гэж харж болж байгаа вэ гэвэл эдгээр 5 хэрэг хоорондоо маш төстэй шинжтэй байсан учраас түүхчид, мөрдөгчид жинхэнэ Жек Дэрикчийн гарсан хэрэгүүд гэж үздэг. Гэхдээ тухайд бусад эмэгтэйчүүд ч мөн адилхан байдлаар хөнөөгдсөн учраас зарим нь Жек Дэрикчийн жинхэнэ хохирогч 5хан биш илүү олон байж магадгүй гэсэн Лондон хотыг өнөөдөр айдаст автуулахад хүргэсэн байт юм аа. Тэгэхээр Мэри Николас гэж юм бэ? Энэ хүн бол мэдээ Жек Дэрикчийн хамгийн ихний хохирогч байгаа. Энэ нүний талаар та бүхэндээ жоохон дэлгэрүүлж ярьж өгье. 1845 оны 8 сарын 26 төрсөн 43 настайд амь насаа алдсан. Түүний амьдралын түүхээс ярих юм бол ядуу тарчиг гэр бүлээс гаралтай 22 наснда өөрийнхөө амьдралыг одоо зохиож машин угсардаг ийм хүнтэй гэр бүл болоод 5 хүүхэдтэй болсон. Гэхдээ архины асуудалтай байсан гэр бүлийн маргаан гээд энэ бүхнээс болоод амьдрал нь улам хөндөрч орон гэргүүлж бие үнэлж эхэлсэн. Тухайн үед хэрэг гарах өдөр 1888 оны 8 сарын 31-ний өдөр. Орой 11 цагийн үед тэрээр найз эмэгтэйтэйгээ уулзаад өнөөдөр одоо би мөнгөгүй байна. Гэхдээ дахин сайн ажиллаж чадах юм бол би одоо маш их мөнгө олж чадна гэж хэлсэн байна. Шөнийн 3 цаг орчимд түүний сүүлчийн удаа нэгэн цагтаа согтуу багт нь одоо харсан боловч баривчлаа. Харин гэртээ хайргаж маш илдгээр зөвлөсөн. Ингээд салсан байна. Тэгээ өглөөний 3 цаг 40 минутын орчим түүний цогцыг вакс руу годомжинд одоо олсон байдаг. Тухайн одоо хохирогч ямархан байдалтай олцсон бэ гэж. Хүзүүг нь 2 удаа гүн зүссэн. Хэвлийн эцгийг нь ярж дотор эргэтнүүдийг нь ил гаргасан. Гэвч тухайн үед харанхуй байсан тул анх түүнийг согтуу зам дээр унсан гэж хүмүүс одоо бодож хажуугаар зөрж гарч исэн байгаа юм. Тэгэхээр энэ мөрдөн байцаалтын дүгнэлтээс та бүхэндээ бас ярьж байна. Энэ хэрэг нь тухайн үеийн Лондонг одоо маш ихээр зочирдуулсан. Өмнө нь ядуу хорол төв амны хэрэг гардаг байсан ч ийм хэрцгий зэрэмгэлсэн хэрэгүүд бол гарч байгаагүй. Тэгэхээр цагдаа нар алуурчныг маш хурц сутах хэрэгэлсэн гэж үздэг. Энэ нь түүнийг эмч эсвэл мах бэлтгэгчийн мэдлэгтэй хүн байж болох юм а гэсэн анхны тамгийг бол бий болгосон. Энэ мэт маш олон тамгийг бол тухайн үед бол эрдэмтэд мөрдөгчд бол гаргаж исэн гэсэн хэдий ч тухайн этгээдийг одоо л олж чадаа. Мэри Николасын үхэл бол Жек Дэрикчийн аимшигт хэрэгүүдийн эхлэл. Дахин ил энэ бол аимшигт хэрэгүүдийн эхлэл байсан. Яагаад энэ хэрэгүүдийг үйлдэх болсон юм бэ гэдэг тийм ийм таамаг бол одоо хүртэл явж байгаа. Маш олон таамаг явж байгаа. Дараагийн хэдэн сарын туршид цуврал хэрэгүүд үргэлжилж Лондон хот бүхэлдээ айдаст авсан. Энэ гэмт хэрэг бол дэлхийн түүхэнд тайлагдаагүй нууцлаг гэмт хэрэгүүдийн нэг байгаамаа. Жек Дэрикч 1888 онд маш олон гэмт хэргийг одоо үйлдсэн ийм этгээд. Мөн та бүхэнд одоохгүй дэлхийн түүхэнд тайлагдаагүй нууцлаг гэмт хэрэгүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно. Ингээ та бүхэн subscribe дараарай. Та бүхэнд илүү сайн таалагдах юм бол комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.